Жижигээр огтой намгдаг хөдөө аж ахуйн сургуулийн Савуу банк техникийн өдөр бүсэйт байна. Сайн байцгаана уу? Намайг өнөөдөр мэдээ би хөдөө аж ахуйн сургуулийн бенз удирдлага курс хийдэг байна. Намайг Анужин гэдэг би хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засаг бизнесийн сургуулийн Нэвтлэн бодох бүртгөлийн ангийн 1-р курсын оюутан байна. Хинтийн аймаг нь Монгол улсын зүүн бүсэд түүхийн өлгийн нутагт оршдог. Хинтийн аймаг 1923 онд байгуулагдсан. Газар нутгийн хэмжээ 80.3 км² нутаг дэвсгэртэй. Нийт хүн амын тоо 70.2 мянган хүн амтай бөгөөд аймгийн төвийн Чингис хот гэж нэрлэдэг. Эзэн Чингис хааны өлгийн нутаг Хинтийн аймаг нь Монгол улсын ууган дөрвөн аймгийн нэг бөгөөд Хинтийн уулархаг нутгийн ихэнхийг эзэлж хэрлэн онон голуудын сав нутагт оршино. Нэрний утга Хинтийн аймгийн нэр нь Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг хан Хинтийн уулаас гаралтай. Энэ уул нь Чингис хаан мэндэлж өссөн. Монголын эзэнт гүрний голомт байсан гэдгээрээ түүхийн ариун дурсгалын газар болдог. Хинтийн аймаг нь нийт 17 сумтай байдаг байна. Бурхан алдан уул нь Монгол улсын Хинтийн аймагт байх ба Хинтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний бурш байдаг гэсэн томогтой. Бурхан алдан уул нь дээд дунд доод хэмээх 3 овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд тавцай байдаг. Уулын ирэн цэлээсэн тамтагч талбайтай, талбайн дунд баг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн твшмэд тавцсан байдаг. 10 давхар байлгаас чөндрийн уулын дээрх шавгууранд нь дээд овоо юм а. 1818 оноос албан ёсоор тахилга үлддэг болсон. 1992 онд 12,000 км² талбайг хан Хинтийн тусгай хамгаалалт бүс хэмээн тогтоож төрийн хамгаалтанд авсан. 1995 онд ерөнхийлөгчийн цэргээр Бурхан алдан уулыг төрийн тахилгад болгосон юм а. Хар зүрхний хөхнөөр нь Хинтийн аймгийн цэгэр мандал сумын төвөөс баруун хойно зүүн бүсийн төвийн замаас хойш 35 км-ст цэгрийн голоос холгүй оршдог. Хөхнөөр нь хар зүрх уулын өвөрт далайн түвшнээс дэш 1675 м өндөрт орших зэнгийг өст том жижиг холбоотой хоёр нуур юм а. Нуурын хойно өрөөрөө модгүй араараа шавхаарайтай хар зүрх уул байдаг. Нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амтан өв сурмалаар баялаг байгалийн эзэслэн газрын нэг билээ. Энэ газарт 1189 оны ширхчин дахиад жил Тэмүүжин хамаг Монголын хаан сойрон залсан билээ. Монголын нутаг тавчаанд хөхнөөр, хар зүрх уул, сэнгүүр гор хэмээн нэрүүд гардаг. Нуурын иргэдэр Чингис хааны мэндэлсний 840 жилийн зориулан босгосон хөшөө бий яагаад түүнийг тойруулан 108 м голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан алтан ургийн их баг 36 хаадын модон сэлбэрүүд байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэ, түүний ээж Өлөн гэх түүний их хатан бүр түвшний сэлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цаг сэлбэрт нийт 50 ширхэг модон сэлбэр байдаг байна. Рашаан хад нь Хинтийн аймгийн Бочирээд сумын нутагт Бэндэр уулын зүүн урд байрладаг. Рашаан хад нь Чулуун зэвсгийн үеэс эхлээд 16 дугаар зууны үе хүртэлх он цаг үед хамаарах Монголын дорнод зэвсгийн түүх соёлын баялаг дурсгалтай цогцлбор хэмээн археологчид онцолдог. Энэ орчим Чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг янз бүрийн бичээсүүд Чулуун зэвсгэнүүд хүрэл төмөр хүннүүгийн үед хамаарах бурш олон байдаг. Мөн хүрэл хүннүү Кидан Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгалууд байдаг. Рашаан хаднаа аан амтан хүнийг зургийг цоолборлон зурж овгийн хэдэн 100 тамгийг сийлсэн байхаас гадна Кидан араб, перс, төвд, хятад, монгол бичгээр 20 гаруй бичээсийг бичиж үлдээжээ. Хинтийн аймгийн Бочирээд суманд орших өглөгчийн хэрэм бол 13 дугаар зууны үед байгуулагдсан чулуун бэхлэлч юм. Уул ой модоор хүрээлэгдсэн учраас үзэгдсэн төвөөс нүд хужирсан газар. Судлаачид үүнийг Чингис хааны үед төр цэргийн зорилгоор ашиглаж байсан гэж үздэг. Өнөөдөр өглөгчийн хэрэм нь байгалийн сайхан түүхийн үн цэнийг хослуулан аялал жуулчлалын чухал зэг болжээ. Бочирээд сумын төвөөс баруун урагш 45 км баян гол өглөгчийн голын бэлчээрээс 8-10 км зайд дайчин уул хэмээх нар шинсэн ойтой уулын аманд байдаг. Дан чулууг нямбайлан өөрж уул түшүүлсэн барьсан хэрмийг өглөгчийн хэрэм гэдэг байна. Балданбэрийн үе хэдэн Монгол улсын Хинтийн аймгийн өмнөдлгөр сумын баруун жагаланд голын хүндэд байрладаг буддист шашны сүм хэд юм. 1654 онд анх байгуулагдаж хамгийн оргил үе нь 19-р зууны дунд үедээ Монголд хамгийн том чухал хийдүүдийн нэг болж 5,000-аас 8,000 хүртэлх лам хувирга шавлан суудаг байжээ. Хэдэн баруун жагаланд голын урд гүн хүндэд мөн хөлцөд баян ангаа зэрэг Хинтийн нурууны ариун дагшин улсаар хүрээлэгдсэн байдаг. Барилгууд нь мод чулуугаар зарим нь хад чулууны хантайгаар авируулан босгосон. Хэдийн ард барилга мөн хөлцөд дуулын эгц хаданд олон тооны бурхан дахлын дүрс шашны тарин соём тэмдэг зэрэг хадны сэлбэр чулуун урлууд байдаг.
Содон Брэвэн хэдэн Монголын зүүн хэсгийн гол шашны төв байсан бөгөөд түүх соёл байгалийн үзэсгэлэнт байдлаараа зочлон үзэхэд нэн тохиромжтой газар юм а. Ринчингийн чойном. Ринчингийн чойном нь 1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хинтээ аймгийн Дархан сумын нутагт төрсөн. 1979 оны 4 дугаар сарын 24-нд Улаанбаатарт нас барсан. Монголын алдартай яруу найрагч байсан бөгөөд түүнд 1990 онд Монгол улсын төрийн шагналыг эхэн олгосон юм а. Содон Даржаагийн жамаад орж 1943 онд Хинтээ аймаг Баян утаг суманд төрсөн. Мөн Хинтээ аймгийн ойр орчим нутаг дэвсгэр Тончин жамаад орж олон жилийн туршид отор нүүдэл хийж явжээ. Отрын ол зарим болж мал сүргэнд тарвах хүч сайн авч ашиг шим мөгөөжтэй байсны ачаар жамаад орж мал сүргээ өгсөн үржүүлж 1972 оноос эхлэн сумын авраг өссөн удаа 1980 оноос аймгийн аврагыг 2 удаа шалгарчээ. Сэнгийн Эрдэнэ 1920 оны 12 сарын 7-нд Хинтээ Минер сумд төржжээ. Монголын төрийн шагналд ардын уран зохиолч, тэрээр хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, сэтгэл зүйн өгүүлгийн Гарамгай мастер хэмээн алдаршсан. Зохиолч бөгөөд хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ нэн чадамгай задлан шинжиж, уран өгөр бүтээгдэхүүн нээлт хийж чадсан уран бүтээлч юм а. 1949 онд офицерын сургууль, 1955 онд Монгол Улсын их сургуулийг төгсчээ. Амьдралын тайраг Баян бүрд, Зан Азар гэх мэт уран бүтээлүүдэд хэрэглэсэн юм а. Их эзэн Чингис хаан нь 1162 оны 11 сард төрсөн бөгөөд 1227 оны 5 сарын 31-нд талд төгсчээ. 1206 онд Монгол аймагуудыг бэлтгэж их Монгол улс буюу Монголын эзэн гүрнийг байгуулсан. Хятад Боржгон Исүхийн Тэмүүжин гэдэг нэртэйгээр Боржгон хог төрсөн нэрээр Монголын болон дэлхийн төвхөмдөх Гарамгай зэргийн удирдагчдыг болсон юм а. Их эзэн Чингис хаан нь тангуудыг эзэсний дараа 1227 онд Алтан улсын хилийн ойролцоох Хьюфан уулнаа бохирчээ. Түүний оршуулгдсан газар одоо хүртэл илрээгүй бөгөөд Чингис хааны үр хойдон өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд болон мөн өнөөгийн Орос, Зүүн Европ ойрхон орнуудын зарим хэсэгт эзэлсэн буюу түшгүүд улсуудаа болгожээ. Бадманы бөгөн Батэрдэн арган 1964 оны 6 сарын 7-нд Хинтээ аймгийн өмнөлгөр сумд төржээ. 1982 онд Хинтээ аймгийн өмнөлгөр сумын 10 жилийн дунд сургууль 1990 онд цэргийн дээд сургуулийг эрхтэж мэрхлээд төгссөн. 2004 оноос хойш 4 удаа улсын их хурлын гишүүнээр сонгогдож 2009-оос 2010 онд улсын их хурлын хуульцсан байнгын орооны дарга ажиллаж байгаа. Эрбээр улсын баярын наадмаар 11 удаа туруулж, 1 удаа үзүүлж, 22 удаа шүгэрсэн байх. Эрдэнэ арга нь зөвхөн үндэсний бүх барилдаанаас гадна жуудаа, самбо, сонирхчдын сумаа зэргээс тус бүр шагнал өртөж байсан төвтэй юм а. Сүбэдэ Жанж нь 1175 онд төрсөн. Дэлхийн түүхэнд хамгийн хатуу ирчүүдийн нэг 33 жилийн хугацаанд 40,000 км замыг туулан 3 улсыг эзэлж явсан. Газар болгондоо ялалт байгуулж байсан. 65 удаа том тулаанд оролцож нэг ч удаа ялагдал хүлээж байгаагүй гэдэг нь түүнийг цэргийн дайны сууд ухаантан гэдэг байсан юм а. Жигжидийн Мөнхбат нь Хинтээ аймгийн Баян мөнх суманд төрсэн Монголын үндэсний бүхийн нэр давраг юм. Тэрээр улсын болон аймгийн олон тэмцээнд төрүүлж бүхийн домог хэмээх алдар нэрийг авчээ. Залуучуудыг бэлтгэх бүхийн сургууль заахад идэвхтэй оролцсон ба Хинтийн бүхийн уламжлал бахархлыг түгээгч байв. Мөн төр ард иргэдийн шагнал хүндэт цол хүрдэж нутгийнхаа нэрийг Монгол даяар дуурсгасан алдартай юм а. Цэндийн намдын сүрэн нь Хинтээ аймгийн Дадал суманд төрсэн Монголын нэр дуран зохиолч хэр шинжлэлийн эрдэмтэн юм. Тэрээр Монголын утга зохиолын шинэ үеийг хөгжүүлж гологцсон хүүхэн тууж зэрэг олон бүтээл төвөрөж орос хэлнээс орчуулга хийсэн. Мөн Монголын шинэ кирилл бичгийн дүрмийг боловсруулж орчин үеийн монгол бичгийн үндэс суурийг тавьсан байдаг. Дамдын сүрэн шинжлэх ухааны академич ардын уран зохиолчийн цолтой бөгөөд Монголын соёл хэр шинжлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан алдартай юм а. Хинтээ аймгийн өнөөдөр нийгмийн эдийн засгийн хувьд Хуамын хаантайгаар дундад зэргийн аймагуудын нэг. Хуамын олонх нь хөдөө аж ахуйн, мал аж ахуйн эрхлэгч сүүлийн жилүүдэд уул уурхай аялал жуулчлал үйлчлэгийн салбар чухал нэр үзүүлж байна. Эдийн засгийн өсөлт нь уул уурхай болон мал аж ахуйн шууд хамааралтай. Орлогын их өсвөр нь мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, жижиг бизнес худалдаа үйлчлэг юм а. Зам харилцааны дэд бүтцийн хувьд аймгийн төв өндрөхөний нийслэлтэй хатуу уушилтай тавцмаар холбосон сумуудын төвүүдийг аймгийн төвтэй холбосон гатцсан цахилгаан холбооны сүлжээ тасралтгүй сайжирч байна. Боловсролт хоолт хүнс брэнд бүтээгдэхүүний хувьд айрыг цагаан эдэгээр алдартай. Мөн малын мангас гэсэн боловсролт хям утсан хям брэнд бүтээгдэхүүнүүд хөгжиж эхэлсэн.